Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан. Цагдаа дотоодын цэргийн байгууллага нь Монгол улсын үндсэн хууль, цагдаагийн албаны тухай хууль заасан үндсэн чиглэлгээ биелүүлэх зорилгоор Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа 2050, засгийн газрын үйл ажиллагааны 2024-өөс 2028 оны хөтөлбөр төлөвлөгөө, Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх шинэ итгэл, эрс шинэтгэл 5 жилийн үндсэн чиглэлтэй тус уялдуулан үйл ажиллагаагаа төлөвлөн 2025 онд дараах ажил арга хэмжээг хэрэгжүүллээ. Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр цагдаа дотоодын цэргийн байгууллага нь 2025 онд хамтдаа хөгжийн уриалгын хүрээнд 7 зорилт дэвшүүлж, үүний хүрээнд нийт 1905 ажил арга хэмжээг, 96 гүйцэтгэлийн төлөвлөгөөний 5 зорилт, 81 ажил арга хэмжээг 94.1% хэрэгжүүлээд байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай хамтран байгууллагын зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгох, албаагчдын ажлын бүтээмж чанарыг сайжруулах, процессын дахин инженерчлэлийн судалгаа шинжилгээ хийж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 646 хууль тогтоомж эрх зүйн аргатаас 102 асуудал, 2354 эрсдлийг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх 74 санал зөвлөмж бүхий тайлан боловсруулсан. Улмаар тэдгээрийн хэрэгжилтийг хангах 11 чиглэлийн 150 ажил арга хэмжээг төлөвлөж батлууллаа. Засгийн газрын 52 дугаар тогтоолын дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг боловсруулан, хууль зүйн дотоод хэргийн сайдын А-дороо 121 дугаар тушаалаар батлуулж, харт амьтад тэмцэх газрыг алба, мөрдөн байцаах албыг мөрдөн шалгах алба, хэрэг бүртгэх албыг гэмт хэрэг зөрчин шалгах алба болгон өөрчилж, цагдаа дотоодын цэргийн байгууллагын тэргүүлэх 5 чиглэлийг тодорхойлов. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын гадаад хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, туршлага солилцох чиглэлээр 22 улстай албан ёсны 86 уулзалт цагдаагийн ерхий газрын удирдлага зохион байгуулж, сан солилцохын зэрэгцээ манай улсад суугаа элчин сайдын яам, гадаад улсын хууль сахиулах болон олон улсын байгууллагуудын зохион байгуулсан 46 удаагийн сургалт, дээд хэмжээний уулзалт, хурал зөвлөгөөн семинарт 166 албаагчийг хамруулжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцох цагдаагийн багт 242 албаагчийг сонгон шалгаруулж, олон улсын түвшний бэлтгэл сургалтад хамруулан, ажиллагаанд шаардлагатай 221 нэр төрлийн 23372 ширхэг техник тоног төхөөрөмжийн 31 багц худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Үнийн нөөцийн чиглэлээр байгууллагын үнэт зүйлийг ёс зүйтэй мэрэгсэн албаагч ажилтан хэмээн тодорхойлж, үнийн нөөцийн бодлогын баримтчгуудыг шинжилэн, үнийн нөөцийн чадамжид суурилсан хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах болгох, мэрэгсэн чадварлаг албаагчдыг доктортой ажиллуулахад чиглэсэн албаагч төвтэй бодлогыг дунд хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үнийн нөөцийг нөхөн хангах ажлын хүрээнд цагдаа жолооч, хамгаалтын ажилтан, мэрэгжил олгох сургалтыг 9 удаа зохион байгуулж, шалгуур хангасан 1602 иргэнийг нөөцөд бүртгэн, ахлагч оронтоод 1481, дунд офицерын албан тушаалд 212 иргэнийг томиллоо. Эрх зүйч мэрэгжилтэй ахлагч бүрэлдэхүүний дунд 2 удаа шалгалт зохион байгуулж, тэмцэн 144 албаагчийг албан тушаалд томилсон бол удирдлага албан тушаалын шаардлага хангасан 126 албаагчийг удирдлага албан тушаалд чиглэлийн ахлах офицерын албан тушаалд 1081 албаагчийг тус шатлан дэвшүүлжээ. Тайланд хугацаанд өөрийн хүслээр болон тэтгэврт гарсан хүүхэд асрах чөлөө хүссэн. Шилжилт хөдөлгөөн эрүүл мэндийн шалтгаанаар нийт 1150 албаагч ажилтан албанаас чөлөөлөгдсөнийг дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид, нөөцөд бүртгэлтэй болон гадаад суралцагчдаас 1855 цул оронтоонд томилж, нөхөн хангалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 472 буюу 34.1%-аар өссөн үзүүлэлттэй байна. Албаагч ажилтны хууль ёсны эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр албаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад улсын дипломат төлөөлөгчийн 10 газрын харуулын 12 байрны барилга, дэд бүтцийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар болон холбогдох дүүргүүдтэй хамтран шинжилж ашиглалтад оруулаад байна. Монгол улсын ерөнхийлөгчийн 2024 оны 141-р зарлиг, хууль зүйн дотоод хэргийн сайдын 2024 оны А-дороо 143 дугаар тушаалын дагуу дотоодын цэргийн албаагчдын дөрөвт хувцсыг шинжилэн баталж, шин загварын дөрөвт хувцс, ялгах тэмдгийн хангалтыг 85.2% гүйцэтгэлтэйгээр хангасан. Дөрөвт хувцс хангалтын динамик программыг хүний нөөцийн мэдээллийн самтай уялдуулж, офисер цэг, полис цэг Go цахим хуудасаар хангалт авах санал хүсэлт илгээх боломжийг бүрдүүлв. Техник тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын хүрээнд анги байгууллагт хэрэгцээд шаардлагатай байгаа зөөврийн 170, суурин 125 компьютер, Starlink төхөөрөмж 27, хэвлэгч 145 ширхгийг худалдан авч, хангахын зэрэгцээ үүрэг гүйцэтгэх туулах чадвар сайтай 137 автомашинаар парк шинжилэл хийж, 131 автомашинд камерын иж бүрэн систем, 49 бичлэг хадгалах төхөөрөмж суурилуулж, албаагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн 388 ширхэг 4G ингрийн камерыг үүрэг гүйцэтгэхэд ашиглаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн цагдаагийн газар, Хинтээ аймгийн Баян овоо, Өвөрхангай аймгийн Уян сумдах, Сумдумдын цагдаагийн тасгийн барилгуудыг шинээр барьж ашиглалтад оруулсан бол цагдаагийн ерхий
ерхий газрын төв байр, нийслэл болон орон нутгийн 4 анги байгууллагт их засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн урсгал зардлаар анги байгууллагын хэмжээнд 17 төрлийн засвар төгчлөлтийн ажлыг гүйцэтгэн иргэдэд үзүүлэх үйлчлэгээний чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хүлээлгийн танхимын 5 дахь байдлыг бүрдүүлж албаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулав. Албаагчдыг орон сууцжуулах бодлогын хүрээнд ипотекийн зээлд 47, хөнгөлөлтөө үнээр 21 албаагчийг, ахлагч хотгонд 143 ахлагч, 2 ахмад ажилтан, зайсан төслийн 320 айлын орон сууцад 180 албаагч, Орхон аймагт 13 албаагчийг хөнгөлөлтөө үнээр орон сууцжуулах гэрээ байгуулжээ. Ховд аймагт 3 блок, 120 айлын орон сууц барих, Баянгол дүүрэгт 772.2 м2 газрыг орон сууцын зориултаагаар шийдвэрлүүлэх, Өмнө Говь аймагт 120 айлын орон сууцыг хөнгөлөлтөө үнээр бариулах зураг төсөл төсвийг батлуулан хэрэгжүүлж эхэллээ. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын 2025 оны төсөвт 653.6 тэрбум төгрөг батлагдсанаас 436.9 тэрбум буюу 67% цалин хөлс нийгмийн даатгалын шимтгэл, 141.8 тэрбум буюу 22% нь урсгал зардал, 35.1 тэрбум буюу 5% нь нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардал, 39.7 тэрбум буюу 6% нь хөрөнгө оруулалтын зардалд тус хуваарлагдсан юм. Албаагчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлээр засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолоор албан тушаалын үндсэн цалин 6, 202 дугаар тогтоолоор цолын ангиллын нэмэгдлийг тус бүр 2%-аар нэмэгдүүлж, мэргэжлийн зэрэгээс хамааран 5-аас 25% нэмэгдэл олгох болсон. Мөн цагдаагийн албаны тухай хуулийн 91-7-д заасны дагуу цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан хугацааг албаасан хугацаанд тооцож удаан жилийн нэмэгдэл болон албаагчдын өдөр тутмын албаны онцлог, ажлын ачааллыг харгалзан цагдаагийн ерхий газрын даргын 2025 оны А-даруу 212 дугаар тушаалаар 24 цагаар эргүүл жижүүр харуулын үр гүйцэтгэдэг албаагчдад хоолны зардлыг олгож байна. Сургалт соён гэгэрүүлэх чиглэлээр цагдаа дотоодын цэргийн байгууллагын иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор мэрэгжсэн хүний нөөцийг бүрдүүлж чадварыг бэхжүүлэх чиглэлээр албаны сургалтыг 20% онол, 80% практик дадлага суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд албаагчдын ажлын байрны сургалтын цаг сэдвийн нэгдсэн төлөвлөгөөг баталж, нийт 4349 сургалт семинар зөвлөгөөнд давхарсан тоогоор 189360 албаагчийг оролцууллаа. Үүнээс сертификат болон 4 цагаас дээш үргэлжилсэн 18 сургалтад 4036 албаагчийг хамруулав. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын захиалгаар төрийн өмчийн 8 ихтэй сургууль 153 суралцах суралцуулснаас 21 гэрээний үргээ бүрэн биелүүлж ажлын байранд томилогджээ. Бусад 132 суралцагч эргэцүү мэдээллийн технологийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, сэтгэл судлал, үндэсний аюулгүй байдал, дотоод аюулгүй байдал ба удирдлага, дата сайенс, логистик, нийгэм судлал зэрэг 10 төрлийн мэргэжлэр өргөжлүүлэн суралцж байна. Албаагчдын бие билдер, спортын үйл ажиллагааг дэмжих хүрээнд дотоодын болон хууль цагуулах бусад байгууллагатай хамтран олон төрлийн спорт тэмцээн зохион байгуулж, хүч спорт хорооны 55 албаагч тамирчид олон улсын 44 төрлийн тэмцээнд оролцсон 24 алт, 27 мөнгө, 51 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Дэвшилтэд техник технологиг үйл ажиллагаанд ашиглах чиглэлээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050-ын зорилттой уялдуулан байгууллагын үйл ажиллагаанд дижитал шилжилт 2025-аас 2029 төлөвлөгөөг дижитал шилжилт, кибер аюулгүй байдал, нэгдсэн дэд бүтэц, дата төв, дата засаглал, дата суурилсан шийдвэр гаргалт, хиймэл оюун ухааныг хөгжүүлж нэвтрүүлэх гэсэн 5 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ онд 67 програм хангамж, 22 төрлийн дашборд, 7 цахим хуудас, 4 аппликейшнийг нэвтрүүлв. Хүний эрхийг хамгаалах албаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан зөрчил AI, эрүү AI системийг нэвтрүүлж, мэдүүлэг авах өрөөг сэргээж өргөжүүлэн улсын хэмжээнд ашиглаж байсан 417 өрөөг 844 болгон нэмэгдүүлж, бодит цагт бичлэг хийдэг чимээгээ протокол системийг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж байна. Гэмтэргийн нотлохой шинжилгээний чадварыг сайжруулах зорилгоор засгийн газрын 2024 оны 104-р тогтоолоор шүүх шинжилгээний ерөнхий газарт генетик мэдээллийн сан байгуулж, 2025 онд тус санд 34841 иргэний дээжийг бүртгэж, кибер гэмтэрхтэй тэмцэх ажлын хүрээнд тоон улмөр илрүүлэх лаборатори, тоног төхөөрөмж програм хангамжийг тус шинжилсэн. Шинжлэх ухаан нотлохонд суурилсан шийдвэр гаргах ажиллагааг дэмжих зорилгоор нутаг дэвсгэрийг квадрат системд шилжүүлж, эргүүлийн байршлыг цахимаар бүртгэн GPS болон ECS систем ашиглаж эхэллээ. ECS системийг шинжилэн дуудлагыг иргэний регистрийн дугаараар бүртгэх давтамжтай дуудлага зэсийг нэвтрүүлсэн юм. Замын хөдөлгөөний хяналтыг сайжруулахад зориулсан 135 уулзвар, 41 явган гарцын 176 байршил, хиймэл оюун ухаанд суурилсан 2606 AI хяналтын камер, автозамын хэвтэ тэнхлэг дагуу 29 цэгийн 70 өндрийн байршил, 360 градус хэмээн 705 ширхэг хөдөлгөөнд камерыг байрлуулсан. Эдгээр нь хурд хэмжих, дугаар таних, зөрчил илрүүлэх програмтай бөгөөд эрэл сурвалжиж буй этгээд с ижигтэй тээврийн хэрэгслийг бодит цагт албаагчид руу мэдээлэл шуурхай дамжуулж байна. Улаанбаатар хотод зам тээврийн ослын бүртгэл мэдээллийн систем хөгжүүлж суйрлуулах SDRA C7 төслийг хэрэгжүүлж, шинэ платформ, хөдөлгөөнд апп, хяналтын камерын дүрс сэргээх MD Video AI болон
Ослын газрын фото, дроны бичлэгээр 3D сэргийн дүрслэх MetaShape программыг нэвтрүүллээ. Энэ нь ослын мэдээлэл бүртгэл, дүн шинжилгээ, статистик боловсруулах боломжийг нэмэгдүүлсэн. Давтамжтай дуудлагыг зохицуулах смарт чип төсөл хэрэгжүүлж, дуудлага их бүртгэгдэх 100 байршилт, автомат хаалтын ухаалаг систем суйрлуулав. Хяналтад байгаа иргэдийн бүртгэлийг сайжруулахад зориулан гар утсан сар бүрийн 20-нд сануулгах масс мессеж үйлчилгээг нэвтрүүлж, бүртгэлд хамрагдах хариуцлагыг сайжруулсан. Гэмтэрэг зөрчлөөс урьсан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй телекамержуулалтын ногоон бүс төслийн хүрээнд 21 аймаг 9 дүүргийн засаг дарганд хамгийн газрын дэргэд телекамерын хяналтын дэд төв нийтлэлд нэгдсэн удирдлагын төв байгуулж нийт эзэмшлийн гудамж талбайн хяналтыг 8978 камераар нэмэгдүүлэн 3270 лицензтэй видео удирдлагын нэгдсэн систем 2714 лицензтэй ухаалаг програм хангамжийг үйл ажиллагаанд нэвтрүүлж улсын хэмжээнд 95564 камертай болсон бөгөөд үүнээс телекамерын хяналтын дэд төвүүдэд 12545 аж ахуй нэгж байгууллагын 1258 камер болон нийт 118 сумыг тус холбож нийт 13803 камераар хяналт тавих нөхцөлийг бүрдүүллээ. Гэмтэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, давтамжтай дуудлага мэдээллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийн нэгдсэн сан Notice Please Go-ыг шинээр үүсгэж, үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр мэдээлэл зөвлөмж шаардлагын чанар үр дүн сайжирч, хариуцлага тооцох байдал 2.2 дахин гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль заасан үүргийг хангалтгүй биелүүлсэн аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох төтгөлзүүлэх санал хүргүүлж, шийдвэрлүүлэх ажил 6.3 дахин, төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцоолох санал хүргүүлэх ажил 24 дахин өссөн байна. Тодорхой төрлийн гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хуулийн мөрдий анзаар 2 амьдрал мөрий биш ашаанда мод тари хүмбэр хүүхэд хамгаалагч дансаа бүү ашиглавал дүрмээ мөрдий 365 анхаар хайрлыг зэрэг мэдээлэл нөлөөллийн 19 арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж нийт 2915 мэдээлэл бэлтгэн хэвлэл мэдээллийн байгууллага болон захин орчин түгээсэн нь давхарсан тоогоор 239 сая захин хэрэглэгчийн хяналт авч үүнийг Монгол улсын нийт хүн амд харьцуулбал нэг иргэнд 66.4 удаагийн давтамжтай мэдээлэл хүрч иргэдийг зөв үйлдэлд уриалж сэтэлжүүлсэн нийтийн дэмжлэг авсан ажил болсон. Нэрг ажил арга хэмжээний үр дүнд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмтэрэг зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үеэс 29335 нэгж буюу 4.1 насан туршаагүй хүнээс үлдэгдсэн гэмтэрэг 17.3 хүүхэд хөвгсөн гэмтэрэг 18.2 Улгаалах гэмтэрэг 8% тус буурсан эерэг үзүүлэлттэй байна. Түүнчлэн цагдаа дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа аль багшийн ажлын онцлогийг иргэд олон нийтэд эергээр сурталчлах чиглэлээр нийт 1148 мэдээлэл бэлтгэж байгууллагын захим хаягт байршуулсан нь 110 сая захим хэрэглэгчдэд хүрч төрийн бусад байгууллагын захим хуудасуудтай харьцуулахад 20-50 дахин их хандлтыг авсан байна. Гэмтэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр Иргэн хуулийн этгээдээс гэмтэрэг зөрчлийн шинжтэй 311,310 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оноос 12,297 буюу 3.8%-аар буурч үүнээс 303,605 гомдол мэдээллийг шийдвэрлэжээ. Өнгөрсөн онд нийт 47480 гэмтэрэг бүртгэгдсэн нийслэлд 33144 буюу 3.2%-аар, орон нутагт 14327 буюу 14.3%-аар өсөж хэрэг бүртгэлтийн 44581 хэрэгнээ шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4265 буюу 10.6%-аар, үүнээс 21484 хэрэгт эрүүгийн хэрэг үсгэж яллагдагчаар татсан нь 2543 буюу 13.4%-аар нэмэгдсэн байна. Гэмтэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 48.2%, өмнөх оноос 1.2 нэгжээр өсжээ. Цагдаагийн байгууллага 2025 онд нийт 19671 хэрэгт хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 71654 буюу 65.3% шийдвэрлсэн бөгөөд 41992 буюу 58.6%-ийг хэрэг бүртгэлтийг хэрэг хааж 19704 буюу 27.5%-ийг шүүхэд шилжүүлж 320 буюу 1.5%-ийг хэрэгсэхгүй болгож 7980 буюу 11.1%-ийг эрүүгийн хэрэгтэй нэгтгэн 1658 буюу 2.3%-ийг бусад хэрэг бүртгэлтийг хэрэгтэй нэгтгэж нийт шалгасан хэргийн 65.3%, хуулийн анхны хугацаанд 93.8%-ийг шийдсэн байна. Гэмтэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд учирсан хохирлыг барагдуулах эд хөрөнгийн эрхийг хамгаалах чиглэлээр нийт 806.3 тэрбум төгрөгийн хохирлоос 304 тэрбум төгрөгийн буюу 37.3%-ийг нөхөн төлөвлөж 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ. Нийт 4,957,151 зөрчил шалгасан нь өмнөх онтой харьцуулахад 1,577,737 буюу 46.7%-аар 4,942,915 зөрчлийг шийдвэрлсэн нь 1,572,522 буюу 46.7%-аар тус өссөн үзүүлэлттэй байгаа юм а. Нийтийг хамарсан 4,085 удаагийн 3,163,398 хүн оролцсон арга хэмжээ зохион байгуулагдаж, цагдаа дотоодын цэргийн байгууллагаас давхардсан тоогоор 6,902 тээврийн хэрэгсэлтэй 43,257 албаагч, 62,9
998 цаг ажиллаж, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр авт болон явган эргүүлийн 50,431 чиглэлд давхарсан тоогоор 101,850 албаагч 987,448 цаг үүрэг гүйцэтгэсэн нь 2024 оноос 11.8%-аар өссөн. Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдсан 286 удаагийн жагсаал цуглаан суулт эсэргүүцлийн арга хэмжээ нь 20,581 иргэн 850 орчим тээврийн хэрэгсэл оролцсны 87% бүртгэлгүй явагдсан ба цагдаагийн байгууллагаас тухай бүр нь хяналт тавьж иргэдийн үндсэн хуулиар хүлээсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ханган төрийн болон хувийн өмчийг халдлага дуртах олон нийтийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл нөхцөл байдал үүсгээс урьдчилан сэргийлж хяналт тавьжээ. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд яаралтай тусламжийн дуудлага мэдээлэл хүлээн авах 101, 102, 103, 105 тусгай дугааруудыг олон улсын жишгт нийцүүлэн улсын хэмжээнд нэгдсэн 112 дугаарлалтад шилжүүлэх мөн тэл камерын хяналтын дэд төвүүдийн үйл ажиллагаатай уялдуулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд 21 аймгийн засаг дараа нартай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж хэрэгжилтэд шаардлагадах зардлын тооцооллыг боловсруулан 8 аймагт нэвтрүүлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийн зардлыг Монгол Улсын 2026 оны улсын төсөвт тусгуулан батлууллаа. Дотоодын зэргийн үйл ажиллагааны чиглэлээр дотоодын зэргийн байгууллагын дотоодын зэргийн штаб 5 анги 17 тусгай салбарын хүч хэрэгсэлтэйгээр хууль заасан үндсэн үүргээ гүйцэтгэсэн ба дотоодын зэргийн командлагчийн тушаалаар энэ онд Эрдэнэт үйлдвэр, төрийн өмч үйлдвэрийн газрын төрөлцсөн архив, Эрдэнэс таван толгой компани нүүрс баяжуулах үйлдвэр, цагийн усны хоолой ус хангамжийн объект, таван толгой түлш компани 3 дугаар объект, зүүн үйлдвэр зэргийг хамгаалтад авсан. Хамгаалтад авсан улсын онц чухал объектуудын аюулгүй байдлыг дүрм стандартын дагуу зохион байгуулж, тайланд хугацаанд давхарсан тоогоор нийт 2,521,573 ажилтан, 1,387,634 иргэн, 19,950 гадаадын иргэн, 764,734 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхэд хяналт тавив. Мөн 885,114 хөдөлгөөнийг бүртгэн хянжээ. Шалган нэвтрүүлэх журмын зөрчил 1,206 удаа, зөрчлийн тухай хуулийн зөрчил 5,576-г илрүүлж, нийт 139.1 сая төгрөгийн торгул оногдуулснаас 91.6 сая төгрөгийг нөхөн төлөвлөсөн байна. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаасан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтран ажиллах нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд Сөргөө 2025-2 стратегийн команд штабын сургуулилт, террорист үйлдлийн эсрэг хаан шонгор нэгдсэн дадлага мөн батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт зэрэгт амжилттай оролцлоо. P101 төслийн хүрээнд Зүүн Өмнөд Аз, Зүүн Европ, Төв Азийн орнуудтай хамтран хийм, биолог, засрах цөмийн дэд бүтцийн хамгаалтыг сайжруулах уулзалтууд зохион байгуулж, аль багштыг богино дунд урт хугацааны сургалтад хамруулах, дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллагаар тохиролцлоо. Ийхүү цагдаа дотоодын цэргийн байгууллага 2025 онд хуулиар хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүллээ. Цаашид 2026 онд цагдаа дотоодын цэргийн байгууллагын чиг үүрэг бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааны давхартлыг арилгаж, хүний эрхийг хангасан, хүний нөөцийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх замаар сахилга, ёс зүйтэй мэрэгшсэн албаагчийг төлөвшүүлэх. Гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг судалгаа, дүн шинжилгээ, иргэдийн оролцоонд тулгуурлан эрчимжүүлэх. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах ажиллагаанд бүрэн шилжих нөхцөлийг бүрдүүлж, хиймэл оюун ухаан, дата засаглалыг хууль сахиулах ажлын салшгүй бүрэлдэхүүн болгон нэвтрүүлэх. Салбар хоорондын болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар хүн төвтэй, иргэдийн итгэлийг хүлээсэн, хууль сахиулах, тогтвортой бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Цагдаагийн ерөнхий газар.